ялангуяа энэ бар, ресторан, үйлчлэгээний газар, битүү орчинд үйлчлэгээ явуулж байгаа газар нэгнээсээ нэгэндээ одоо ундаа усаа дамжуулж уудаг, гар хөлөө барилцдаг, ойрхон намсгалдаг. Ийм хоёроос дээш цаг ингэж суух ийм орчнууд бүрдээд байгаа учраас 3 дугаар тунд хамрагдсан иргэдийг бол үйлчлэгээний төвөөр үйлчлүүлэх эрхийг нь бол нээж өгч байна. За мөн соёл урлаг, спортын үйл ажиллагаанд оролцож байгаа тамирчид, урлагийнх нь, за бусад одоо хүмүүс тийм ээ туслах бусад хүмүүс, дээрээс нь хөгжин дэмжигчд бол 3 дугаар тундаа хамрагдсан байх шаардлагатай. Энийг бол өнөөдрөөс хойш зохион явуулж байгаа тэмцээн уралдаан бар ресторан дээр бол мөрдлөг болгож ажилланаа үйлчлэгээний төвөд дээр. Тийм учраас иргэд маань одоо гэрээгээ цэгийн 3 дугаар тундаа хамрагдсан бол цаасаар Android утастай бол Android утсан дээрээ тухайн одоо мэдээлэл бол хадгалж авах зайлшгүй шаардлагатай. Одоо яваад очиход шалгаа зогсож байна. Шалгаа зогсож байхад ямар нэгэн байдлаар одоо хил лам хэрүүл тэмцэл гэдэг асуудал гарахгүй. 3 дугаар тунд хамрагдаг бол та уучлаарай. Энэ үйлчлэгээнд бол хамрагдах боломжгүй гэсэн ийм шийдвэрийг бол гаргасан байна.